Мэдээ үргэлжилж байна. За Монгол улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчнөөс шалтгаалan хүнд онцтой хүүхдүүд өндөр үнэтэй хагалгаанд орох шаардлагаар гадаад улсыг зорих тохиолдол илбэг байдаг. За энэ нөхцөл байдлыг бууруулах үүднээс гадаадаас мэрэгжлийн эмч нарын багийг урьж хамтарсан хагалгаа зохион байгуулдаг. За 2025 онд гэхэд гадаадын 240 гаруй эмч манай улсад хамтарсан хагалгаа хийсэн байна. Тэр дундаа 3 дугаар эмнэлгийн тухайд энэ онд хамтарсан хагалгаагаар 51 хүүхдийг эрүүл болгожээ. Харин 11-р сард ирэхээр төлөвлөж байсан Японы баг ирэх боломжгүй болсноор зарим хүүхдийн найдлага тасарлаа. За 3 дугаар эмнэлгийн тухайд хүүхдийн зүрх судасны өвчлөлттэй холбоотой гадагшаа чиглэлийг бууруулахад төлөвлөгөө ажилдаг байна. За тухайлбал хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс засал, хэм алдалтын чиглэлээр хамтын мэс заслыг хэрэгжүүлж иржээ. Зүрхний гажгийн нээлттэй мэс заслын тухайд Франц, Люксембург, Бүгд найрамдах Солонгос улсын багуудтай хамтарч хагалгаа хийсэн байна. За харин зүрхний хэм алдалтаар энэ сарын 11-нд Японы баг ирэхээр төлөвлөж байсан ч цуцлагдсан гэлээ. Хэм судлалын чиглэлээр бол бид Япон улсын хоёр том төв эмнэлэгтэй хүүхдийн зүрхний хэм алдагдлын чиглэлээр хамтарч ажилладаг. За өнгөрсөн жилд бол ирээд бас нэг 10-аад хүүхдэд бол төрөлхийн хэм судлалын эмчилгээ хийгээ явсан. За энэ жилийн бол төлөвлөгдсөн хэдий ч нөгөө гаднаас ирэх баг маань өөрөөсөө хараахан ирэх боломжгүй байна гэдэг ийм мэдээлэлтэй байж гэнэ гэсэн үг. 2025 онд бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилт бол тодорхой хэмжээгээр буурсан байгаа. За ялангуяа архаг өвчлөлтэй ийм юмнууд төр буурсан. За яаралтай болоод төлөвлөгөөт байдлаар бид бол ерөөсөө тасалдуулаагүй тусламж үйлчилгээг үзүүлээд ингээд явж байгаа. Ер нь яг одоо тэдүүн урьнаа гэсэн төлөвлөгөө бол гаргадаггүй. Тий. За мэдээж тэгээд манайх хэмжлэх боломжгүй байгаа тухайн одоо өвчтөн мөлчлүүлэгч гадагшаа тий хэмжлэгэнд явах боломжгүй тохиолдолд бол бид нар гаднаас одоо ирсэн багтай хамтраад цаг алдалгүй тухайн хэмжээ одоо үйлчлүүлэгчдэд үйлчлэгээ үзүүлж тусламжийг үзүүлдэг байгаа. За нэг эмнэлгийн тухайд дунджаар жилд 2-3 улсын баг 2 удаа ирж хамтарсан хагалгаа хийдэг байна. За 3 дугаар эмнэлгийн тухайд 11-р сард Солонгосын баг ирж зүрхний төрөлхийн гажгийн нээлттэй мэс засал хийхээр төлөвлөжээ. За харин Японы баг эмчнэр эрхэн цуцлагдсанаар зүрхний хэм алдалттай гэсэн онцтой 10 хүүхэд эх орондоо эрүүл болох боломжоо алдсан байна.